дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Кубыг өөртөө нэгтгэн аавна гэсэн ийм үгийг удаа дараа илэрхийлэх болсон. За үүнтэй холбоотойгоор Кубын ерөнхийлөгч Мигель Диас Канел хэлэхдээ хэрвээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсыг булан авахыг оролдох юм бол нугаршгүй эсрэг үйлдэлтэй тулгарх болно гэж мэдгдсэн байна. За түүний энэ үг нь Куб улс Куб арал руу гадаад валют за мөн газрын тосны урсгалыг нь зогсоохыг оролдож байгаа Америкийн дарамтаас үүдэлтэй олон тооны эдийн засгийн бэрхшээлтэй тулгарч байгаатай холбоотой гэж үзэж байгаа юм. X хуудсанд оруулсан сэтгэлдээ Диас Канел хэлэхдээ Вашингтоны зүгээс 60 гаруй жилийн туршид тус улсын зүг товтолж тус улсыг бол бусдаас тусгаарлахыг эрмэлзээр ирсэн. За үүнээс болоод эдийн засаг нь суларч байгаа. За энэхүү эдийн засаг суларсан шалтгаыг ашиглаж улсын үндсэн хуульд тогтолцоог хүчээр түлхэн унгааж тулгаан унгана гэдэг ийм мэдээллийг баг өдөр бүр занл хийх болсон гэж буруутгасан. За тэрээр засгийн эрхийг булан авах төлөвлөгөөнд бүх ард түмний эсрэг хамтын шийтгэл болгон буруугаар ашиглаж буй харгас эдийн засгийн дайны цорын ганц тайлбар хамгийн муу хөлбөртэй тулгарсан Куб улсад нэг баталгаа бий. Тэр нь гадны түрэмгийлэгчдийн эсрэг эвдэршгүйгээр эсэргүүцэж тулгарх ийм чадвартай гэдгээ онцолж хэлсэн байна. За даваа гарагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч сэтгүүлчид хандан Кубыг авах нь нэр төрийн хэрэг болно. Би Кубыг чөлөөсөн ч бай, авсан ч бай, би бүсэн зүйлээ хийж чадна гэж бодож байна. Тэд маш одоо суларсан ард түмэн болсон. За энэ бол бүтлгүүн үндэстэн тэдэнд мөнгө газрын тас юу ч байхгүй гэж хэлсэн байна. За мөн мегмар гарагт сэтгүүлчид хандаж дахиад Кубтай холбоотой мэдээлэл хэлсэн. За тэрээр хэлэхдээ Куб одоо маш муу нөхцөлд байгаа гэдэг үгээ дахин нотолж хэлээд бид удахгүй Кубын талаар ямар нэгэн зүйл хийх болно гэсэн ийм мэдээллийг хийсэн байна. За Куб ус харин энэхүү үйл явцтай холбогдуулан эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа юм. За энэ 7 хоногт бол нэгэн төлөвлөгөө зарласан нь Кубээс дөрвөж гадаад орнуудад амьдарч байгаа Кубын одоо цагаач иргэдийг эргээд эх орондоо хөрөнгө оруулалт хийж бизнес эрхлэлийг зөвшөөрөх юм шийдвэр гаргасан. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энэхүү одоо шийдвэрийг өөрсдийнх нь засаг захиргаанаас шаардаж байгаа чөлөөт эдийн засгийн зах зээлийг бий болгосон одоо шинжилгээний хувьд бол хангалттай үйл явц болж чадахгүй гэж ийм шүүмжлэг хийсэн. За энэ шүүмжлэгийг гол хэлж байгаа хүн нь Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болж байгаа юм. За Трампын 2 дахь засаг захиргааны хувьд бол Куб руу занл хийсэн бодлогыг удаа дараа хэрэгжүүлж байгаа. За энэ нь бол түүний засгийн газрын бөмбөрцгийн баруун хэсэг чиглэсэн гадаад бодлоготой холбогдно. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс өнгөрсөн оны сүүлээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлаа баталсан. За үүндээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны тэргүүлэх гадаад бодлогын чиглэл нь бөмбөрцгийн баруун хагас байна. За энэхүү бөмбөрцгийн баруун хагас нөлөөллөө тогтоох нь түүний засгийн газрын гол тэргүүлэх чиглэл болно гэсэн ийм мэдээллийг хийсэн. За тийм учраас Дональд Трамп хэлэхдээ бөмбөрцгийн баруун хагаст Америкийн ноёрхол дахиад хизээч эргэлзэхгүй байдал боллоо гэсэн ийм зүйлийг Венесуэлд болсон одоо цэргийн үйл ажиллагааны үеэр ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах үеэрээ хэлж байсан. Цаашдаа ч гэсэн бөмбөрцгийн баруун хагаст өөрийгөө дэмждэг дэглэмүүдийг бий болгох, за мөн бусад орны нөлөөллийг одоо бий болгохоос сэргийлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг мэдэгдэж байгаа. За энэхүү бодлогынхаа хүрээнд хамгийн түрүүнд Америкийн нэгдсэн улсын зүгээс Панамын суугийг Америкийн эдийн засгийн ашиг сонирхолд нийцүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн. За энэхүү Панамын суугт Хятадын ашиг сонирхол дэндүү их нэмэгдсэн гэж Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас үтсэн учраас Хонконгод төвхтэй тус одоо Панамын суугийн бомбын үйл ажиллагааг явуулж байсан компаниудыг хөөн гаргах шийдвэрийг гаргуулж чадсан. За үүнийхээ дараа Америкийн нэгдсэн улс болон барууны хөрөнгө оруулалттай компаниг тухайн бус нутагт үйл ажиллагаа явуулахаар болсон. За үүний дараагаар Венесуэлд цэргийн ажиллагаа явуулсан. За одоо бол Куб руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэх гэж байна. За үндсэндээ бол өөрийнх нь засаг захиргааны чиглэлд одоо зарласан бодлого болох Донрогийн гэж нэрлэгдэж байгаа одоо шинэ номлолоо хэрэгжүүлж байгаа нь энэхүү үйл явц болж байгаа юм. За Куб улсын хувьд 1959 онд Фидель Кастродгийн удирдсан хувьсгалаас хойш бол хамгийн эдийн засгийн хувьд бол хүндрэлтэй ийм хямралтай тулгарсан байдалтай байна. Америкийн нэгдсэн улсын худалдааны хоргийн улмаас Кубын эдийн засаг хэдэн 10 жилийн турш суларсан байгаа. За Америкийн сүүлийн үед хийгдэж байгаа үйлдэлүүд нь бол нөхцөл байдлыг улам бүрд ордуулсан байдалтай байна. Куб улсын хувьд эдийн засгийн хямралын зэрэгцээ эрчим хүчний хямралтай тулгараад байгаа. Куб улсын хувьд 29 цагаас дээш үргэлжилсэн эрчим хүчний тасалтыг зогсоож чадсан гэж мэдэгдэж байгаа ч гэсэн энэхүү одоо шалтгааныг нь одоогийн байдлаар зарлаагүй байна. Цаашдаа ч гэсэн эрчим хүчний тасалдал гарах төлөвтэй байна. Ингэж тасалдаж байгаа явдал нь Америкийн нэгдсэн улсын зүгээс Венесуэлээс Куб руу нийлүүлдэг байсан газрын тосны нийлүүлэлтийг зогсоосонтой холбоотой. За мөн
энэхүү одоо үйл явцаас болоод эрчим хүчний хямрал нүүрсэн зам Венесуэл улсын хувьд бол Кубын хамгийн чухал холбоотнуудын нэг байсан тус урлыг удаан хугацаанд газрын тосоор нийлүүлэлтээр дэмжиж ирсэн ийм улс байсан. За өөрөөр хэлбэл Венесуэл нь Америкийн нэгдсэн улсын бодлогын нөлөөнд орсон учраас цаашдаа Кубтэй ээлтэй бодлого явуулах боломжгүй босонд Кубын нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа юм. За тийм учраас бол Америкийн нэгдсэн улстай яриа хэлцээ өрнүүлэхийг Куб зорж байгаа ийм учраас Америк болон Кубын хооронд асуудлыг намжаах зорилгоор яриа хэлцээ эхлүүлсэн байна. За хоёр тал энэхүү үргэлжилж байгаа яриа хэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээ өгөөгүй ч гэсэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн мэдэгдэж байгаагаар Куб тохиролцоонд хүрэхийг маш их хүсэж байгаа юм байна. За мөн Куб даяар цахилгаан тасалдсан явдал нь засгийн газрын эсрэг уур хилэн улам бүр төрүүлж байгаа нь цаашдаа Америкийн нэгдсэн улс цэргийн болон бусад байдлаар Куб арлыг авахт нь таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. За өөрөөр хэлбэл өөрийн одоо хэрэгжүүлэх энэхүү баруун бөмбөрцгийн баруун хэсэг чиглэсэн бодлогоо хэрэгжүүлэх хөрс сурыг Америкийн нэгдсэн улс эдийн засгийн үйл ажиллагаагаар дамжуулан бий болгож байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.